大家好, сайн байцгаана уу? Хятад хэлний багш Манлайн. За энэ удаагийн хичээлээр бүгдээрээ өмнөх хичээлээр үздсэн ши хуан буюу дуртай гэдэг үгийг ашиглаад тэр эрэхтэй билүү идэх дуртай гэсэн үгэлбэр хамтдаа хэлж сурцгаая. За юу гэж хэлдэг вэ гэхээр та ши хуан чи дан гao. Та та гэдэг нь тэр эрэхтэй гэсэн утгатай. Ши хуан дуртай, чи идэх, дан гao. За дан гao гэдэг нь билүү гэсэн утгатай үг. Нийлээд тэр эрэхтэй дуртай идэх, дан гao буюу билүү. Тэр эрэхтэй билүү идэх дуртай. Тэгвэл энэ үгийг өгүүлбэрийг бүгдээрээ арай өөр хэлбэрээр хамтдаа хэлцээрэй. За энэ өгүүлбэрт та е ши хуан чи дан гao. За нэмэгдсэн үг нь е буюу бас гэсэн үг нэмэгдсэн байна. Тэгэхээр та е гэхээр тэр эрэхтэй ч бас, ши хуан дуртай, чи идэх, дан гao билүү. Тэр эрэхтэй ч бас билүү идэх дуртай гэвэл ингэж хэлэх нь байна. Харин үүсгэсэн хэлбэрээр хамтдаа хэлэх юм бол та бу ши хуан чи дан гao. Та тэр эрэхтэй. За мэдээж бу буюу үүсгэсэн хэлбэрээ ши хуан гэдэг үгнийхээ урд давна тийм ээ. Тэгэхээр тэр эрэхтэй бу ши хуан дургүй, чи идэх, дан гao билүү. Тэр эрэхтэй билүү идэх дургүй гэвэл ингэж хэлэх нь байна. За тэгвэл бүгдээрээ ахаад нэг өөр өгүүлбэр хамтдаа хэлж үзье. За энэ өгүүлбэрт баг зэрэг өөрчлөгдсөн байна. Тэгэхээр энэ дээр бол та ши хуан чи чаоколи. За энэ дээр гарч байгаа та гэдэг нь тэр эмэгтэй хэлнэ. За дуудлагын хувьд бол тэр эрэхтэй гэдэгтэй яг адилхан хэлнэ. Гэхдээ хандсны хувьд та гэдэг нь эрэхтэй гэдэг тагаас арай өөр ах нь. Тэгэхээр тэр эмэгтэй ши хуан дуртай, чи идэх. За энэ дээр бол чаоколи болж хувирсан байна. Чоколи буюу шоколад. Тэгэхээр тэр эмэгтэй шоколад идэх дуртай. Тэгвэл бүгдээрээ гэрээнд даалгавартай энэ өгүүлбэрийг өнөөдрийн үздсэн е ч бас бу буюу үгүйсгэсэн хэлбэрүүдээр хувиргаж хэлж давтцгаая. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай. За ижээ.